Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За, энэ өглөө хэрхэн эхлүүлсэн бэ? За, яг нь ер нь бол өглөө босоод яг аль хөлн дээрээ сэрэхээс ахвала тэр өдрийн ажил үйлс сэтгэл санааны байдал айгүй нөлөөлдөг юм шиг байна л да. Ер нь бол би баруун хөлн дээрээ босвол айгүй зүгээр байдаг. Яг энергийнхаа тогтолцоогоор бол тийм байгаад байдаг. Тэгээд ер нь өдөр болгон аль болох баруун хөлн дээрээ сэрэхийг айгүй их боддгийг. Заримдаа бас нойрмоглоо зүүн хөлн дээрээс үе байгаад байдаг. Тэр өдөр айгүй тийм ажил бүтлгүй ч юм уу те. Сэтгэл санаа айгүй тийм жоохон даун ч юм уу байгаад санагдаад байдаг. Хамгийн түрүүнд хийдэг зүйл бол өглөө босонгутлаа хөшгөө нээдэг. Тэгээд ягаад чи яг рефлексээр очиод шууд хөшгөө нээгээд тэгээд алой юм уу эсвэл шууд өглөө илгэн дээрээ зүгийн бал уудаг. Зүгийн балтай ус. Тэгжил өглөөг угтлаа да. За, энэ өглөө тэгээд баруун хөл дээрээ сэрч чадсан уу? Ер нь шүүдрийн хувьд баруун хөл дээрээ сэрэх нь илүү чухал байдаг юм уу? Эсвэл ерөнхийдөө одоо хүн баруун хөл дээрээ сэрэх хэрэгтэй байдаг юм уу? За, мэдгүй одоо миний хувьд л баруун хөл дээрээ сэрчүүл айгу тэр өдөр ч өнгөөл. Ерөнхийдөө юу? Ер нь нэг юм л байдаг шүү дээ. Дип тап гэсэн нэг тийм сэтгэл санаа айгу тийм өндөр ээ мэдгүй яагаад юм мэдгүй. Ямар ч байсан ажил үйлс айгу бүтэмжтэй нэг тийм жоохон гялалзуур болчтой. Тэгээ аль болох ингээл яг сууж байгаа л ингээл баруун гэх босдөө шүү. За тэгвэл үзэгчд маань ч гэсэндээ бас ер нь одоо шүүдрэг шиг баруун хөл дээрээ сэрэх юм бол ажил үйлснээ илүү бүтэмжтэй тухайн өдөр илүү их цоглог эрч хүчтэй байх боломжтой биш үү гэдэг юм жижигхэн зөвлөгөө бол шүүдрэг өгж явах шиг байна. За шүүдрэгийн ойрын үеийн сонин сачин юу байна? Солонгосын хойдоос яагаад явсан бэ? За Солонгос руу бол нэг ажиллаар явсан. Тэгээд нэг ч гэлтгүй ер нь нэлээд ажиллаар явсан. Ямар ч байсан ажлын санал ирээд тийшээ бас бизнесийн уулзалтаар явсан. За дээрэс нь эмнэлэгт үзүүллээ, шинжилгээ өгч бас биеийнхаа байдлыг шинжилүүллээ. За тэгээ бас Солонгос нэг зохиолч хүнтэй уулзсан. За тэр болохоор бас Монголд удахгүй нэг телевизийн шоу, реалити шоу маягийн юм хийнгээд тэгээд яг тэр талаар бас илүү жиж уулзсан. Тэгээ явандаа бас дараагийн ажлууд байх юм бол бас тийшээгээ болж өгвөл шалгалт өгөх байдлын юм анзаарагдах нь яах нь тэгээд студид орж магадгүй юм бол ямар ч байсан одоо их усүрийн үндсээ бол тавьчаад байна. Шүүдрэг чинь ер нь мэрэгжил нь бол ардын урлаг судлаач лөө. Урлаг судлаач. Тийм. Улсын урлаг судлаач. Монгол улсын урлагийг судлаач. Тийм тэгээ сойсыг төгссөн тийм ээ урлаг судлаачийн мэрэгчлэр. Тэгээд Солонгостоос сурч исэн солонгос хэлтэй гэж сонсч исэн энэ үнэн үү? 7 жилийн өмнө сурч байсан. Тэгээд биеийн байдлаас болоод солонгос ч нөгөө айгүй балаа усан таардаггүй. Тэгээд зөвхөн надад таардаггүй мó эсвэл дийлэн хүмүүсийг тийм мэдгүй. Ус таарахгүй, цаг агаар таарахгүй айгүй азгүй. Тэгээд нүрээр айгүй их юм гарах ч юм уу, харшил өгөх эсвэл биеэр юм туурах. Тийм байдал 7 жилийн өмнө яг үсээд тэгээд би сургуулаасаа болоод ирж исэн. Тэгээд саяны удаач гэсэн явхад бас айгүй хэцүү байсан уснасаа болоод. Тийм. Нүрээ угаахгүй усанд орохгүйгээ гүрийгээд ерөөсөө амжилт олоогүй тэгэл яалтчгүй тэр халуун одоо чихтэй агаартай газар чи одоо угаахаас өөр шаардлагатай. Тэгэл ямар ч байсан усанд ороод нүр гараа угаагаал тэгэл нэг майжуртай хүн шиг ингэж явж байгаа л ирсэн. Тэгээд Монголд ирээд бол айгүй зүгээр болсон. Тэгээд миний арьс өөрөө айгүй эмзэг, биеинч тэр, нүрнийч тэр тэгэхээр ер нь айгүй юмыг амархан хүлээж аваад. Өглөөг ер нь юу шүүдрийг нойрноос нь сэрэж босгож одоо эрч хүчтэй эхлүүлдэг вэ? Дээрэс нь шүүдрээ өөрөө хэр эртэж хүн бэ? За эртсэрх үедээ бол айгүй эртсэрнэ. Мэдээж яг ажил төлөвлөлт одоо зарим үед бид нэр өөрөөр унтах шаардлагатай болдог чи мэдж байгаа шүү дээ. Тэгээд өөрөөр унтах юм бол мэдээж өглөө эрт сэрэхгүй. Тэгэл одоо хүмүүсийг ажиллаж байхад бид нэр заримдаа амарч идэг, заримдаа хүмүүсийг амарч байхад нь бид нэр ажиллаж идэг ч гэдэм юм уу. Тэгээд ямар ч байсан яг маргаашийнхаа одоо төлөвлөгөөний дагуу орой хэдэн цагт унтахаасаа хамаарат маргаашийн төлөвлөгөөндөө зориулж бас өглөө бол сэрдэг. Тэгээд яг сэрээдэг зүйл маань болохоор намайг сэрүүлэг биш. Амар лаглаг нөгөө хүмүүсийн тийм яриа өдөртэй сэрүүлэг биш намайг яг хитийн зориг маань сэрээдгээд тэгэж бол би худлаа хэлэхгүй. Монголоо бодож сэрлээ гэдэг шиг үү. Тэгтээ ямар ч байсан зарим үед бол зүүд сэрээдэг, зарим үед зүүднээс шүдгийнт ингэж сэрдэг, заримдаа болохоор сэрүүлгийнхаа дуугаар заримдаа зүгээр яг маргааш би тэдэн цаг гэхэд босох ёстой, бэлдэх ёстой гэдэг одоо
бодлыг оюун ухаанд унтах юм бол яг тэр цагтаа заримдаа сэрчдэг. Тэгэхээр бас тухайн цаг үе сэтгэл санааны байдлаас аяг болдог. За яг одоо бит хоёрыг бол өглөө болж байгаа учраас нойрнасаа ингээд тий сэрч ядан байгаа. Үзэгчд бол үзэж байгаа. Тэгээд шүүдрээ одоо хүмүүсийг сэрээ гэх юм бол ямар үг хэлж эсвэл ямар нэгэн одоо тий үйлдэл хийж ер нь яавал тэр хүмүүс сэрнэ гэж бодож чинь манай одоо сайхан үзэгчдийг сэрээгээч. За ямар толгомцсон хэцүү асуудал вэ? За яг ер нь аль тэгэл хүн болгон өөрсдөө өмнө тавьсан зорилго байгаа юм чинь дээрэс нь хүн болгон ажилдаа хөдөлмөртэй хүн болгон амьдрахын төлөө мөнгө олохын төлөө бас дор бүрний хичээж байгаа зүтгэж байгаа учраас мэдээж ямар нэгэн асуудалгүйгээр бол өглөө ажилдаач тэр хичээл номондооч тэр яашил цэцэрлэгтэйч тэр босоо явдаг байх гэж бодож байна. Тэгэхээр миний үг бол ерөнхийдөө илүү цах. Гэхдээ ямар ч байсан өнөө өглөөг угтаад бит хоёрыг хамтдаа үзэн сууж байгаа бүх үзэгчдээ өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Энэ амар сэргэлээ энэ сэргэлэн багтаа. Би яг мэдсэх яг ийм ярина гэдгээ тэгээ мэдсэн болохоор айгу тий. Амар юм унтаад байгаа байхгүй. Мэдсэн болохоор нэг одоо хөвчлөлтэй даалгавар бэлдсэн байгаа. За энэ даалгавар маань бол манай эх орны өглөөгийн уран бүтээлчдийн зүгээс нэгэн дууг бол тавина. Эх орны өглөөгийн бүх одоо оролцогчид бол яг энэ даалгаврыг гүйцэтгэдэг. За би хайрлаа. За тэгээд шүүдрээ бол одоо ам барьж те нэг ясандаа бол ингээд дуу нь бол цаанаа явж гин. А манай хүн бол илүү ам барьж илүү ингээд жүжиглж те үйлдэлээрээ ч юм уу одоо тэр тухайн тэр дууг илүү одоо амьлуулж үзэгчдэд хүргэн. За энэ бол мэдээж илүү хөгжилтэй гоё байх учраас манай үзэгчд бол сэрнэ гэдэгт би маш их итгэлтэй байна. Ялангуяа залуучууд. За ингээд эх орны өглөө дууга тавьцгаая. Одоо би тэгээ дууг нь мэдэхгүй бол яах юм? Дуу мэддэг дуу байгаа. Хүн бас нэж мэддэг дуу. Би нөгөө караокед орж дуулах амар дуртай. Одоо жишээ нь ууралсан, бухимдсан, стрессцэн хүний амьдралд юу болно шүү дээ. Тэр үедээ би ер нь караокед орж дуулдаг болохоор дууны нөгөө үг ер нь цээжилдэг байхгүй. Дандаа үгийг хараад дуулжтэй. Одоо дах юм уу? Тий, одоо дуулж. За одоо болгоё да. Одоо сэргэлэн үн чи ингээ болцсон юм уу л гэдэг одоо. Түрүүн би бас ингээд шүүдрийн дуулахыг сонслоо л да. Уг нь бол ам барих ёстой шүү дээ. Тэгсэн чи яг чи инхнээсээ ингээд өөрөө дуулаад байна. Ямар гоё хоолой тийм. Энэ орчлон гинар байсны гин би сүлөө хала хүмүүс боддог штэ шүүдрээ ингээд гаднаас нь хараад одоо ингээд бүжилж байгаа те тэрийг харахад ойноос та бааранд орол алтаг охин багтаа гэж боддог байхгүй. Тэгтээ шүүдрээ ерөөсөө шүнийн төлөө бортгүй те. Тийм би бааранд ордгоо шүү гэд хэлэхээр хүмүүс судлаа. Харин тий яг тэгэж бодно. Тэгээ ер нь танилцсан хүмүүс ч тэр дандаа хэлдэг үг нь чи ер нь хаагур явдیں۔ Чи ерөөсө бааранд ордгоо тийм. Одоо телевиз үзэж байгаа манай үзэгчд бас намайг бааранд харж байгааг баха. Согтууруулах хүндээ бүр огтоос хэргэлдэггүй те. Тийм үү штэ. Тийм биз те. Чи юу? Чи. Би юу чи тийм. Би алкохолны төрлийн юм ер нь бол хэргэлдэггүй. Нөгөө миний бие маань өөрөө хувь хүн нь бол заримдаа бас хэргэлмээр байгаад байдаг аахгүй. Нөхөдтэйгээ дарвиж нөрг цэнгэх үе бэ штэ. Цэнгээд тий. Тэгэнгүүт нөгөө миний бие өөрөө хүлээж авдаггүй өвддөг. Тэгээд нөгөө алкохолыг одоо задлдаг тэр сегмент гэдэг юм байд юм байна л да хүний бие. Тэр сегмент нь миний биед магтгүй байдгүй юм шиг байгаа. Нэг одоо тоотой идэг хүмүүсийн биед бас байдгүй гэдэг. Тэгээд тэрнээсээ болоод өвддөг. Тэгээ ямар сайндаа би нэг эмч дуудаад тэгээд нэг удаа нэг хоёр эмч иржсэн л да манад. Тэгээд өвдөөд тэгээд би найз нөхөдтэйгээ нэг жоохон би нэг ийм вайн л уусан юм л да. Тэгсэн чинь хөөе шүүдэр цэцгээ наад одоо архиа болчих. Чиний би дийлэхгүй чи ойлгож гинэ гэд би та ямар муухай архич үнтэй ярьж байгаа юм шиг ярьдیں۔ Тэгээд өнгөрчээсэн. Тэгээд ер нь алкохолны төрлийн юм зарим үед нөгөө нэг найз нөхөдтэйгээ гоё үчи гоё өнгөрүүлэх ч юм уу те бас жоохон хай байх үүднээс бас хэрэглэх аягүй сонирхолтой байдаг ч гэсэн тэгээ ерөөсөө хэрэглэж чаддаг. Би энэ чаддаг учраас тийм ээ. Тийм. Тэгээ ер нь одоо миний л мэдхийн шүүдрээ бол огт хэрэглэдэггүй, өгшиг далаа бол бас огт хэрэглэж болдоггүй, бас тийм чаддаггүй төрлийн хүн.
Тэгээд би бас залуучууд бол одоо намайг асуугаасаа л гэж бодож байгаа ах. Одоо асуухаас өөр бас арга алга шүүдрийн найз залуутай болсон уу? Юу болсон шүү дээ. Залуутай болсон. Юу н ямар хүн байдаг талаар ярьж өгч болох уу? Эрэгтэй хүн байгаа. Мэдээж эрэгтэй л байгаа л та. Товч үгүй тодорхой маш одоо тодорхой хариулаа. Тэгээд ер нь шүүдрээд ямар залуучууд таалагдд юм бэ? За ер нь өмнө ч тэр хэлжсэн одоо ч хэлэхээр зүйл юу гэхээр мэдрэмжтэй залуу надад таалагддаг. Хизээ хаана хэрхэн хүнд юу яах уу гэдгээ мэддэг. Юу ярих уу, яаж аяглах уу гэдгээ мэддэг. Амар тийм мэдрэмжтэй хүмүүс эдэж шүү дээ. Тийм хөлдөө биш. Тийм хүмүүс аягүй таалагддаг. За тийм мэдрэмжтэн дээр маш их халамжтай байх шаардлагатай. Тэгэл за халамжинд бол тэгэл эмхтэй хүн бөмбөрөөл ингээл нураал унаал очиал өгнө штэ. Жижигчүүдтэй хэлье. За шүүдрэгийн бас одоо шүүдрэх ингээд бүс гаргасан штэ тийм ээ. Тэгээ за тэр брэнд нь ер нь хэр амжилттай явж байна. За цаашлаад дахиад өөр брэндүүд гаргах сонирхол байна уу. Тэгээд өөрөө яг жүжигчин яг уран бүтээлч хүн тийм ээ. Уран бүтээлч хүн бизнес хийгээд явах ер нь ямар хуу байна. Хэцүү зүйлүүд байна уу. Тэр үед өөрийгөө яаж одоо урамшуулж өөрийгөө өстө нэрэ чадна гэдгийг одоо тий итгүүлж чадчихээн өөртөө юу хийж байна? За өнгөрсөн 5 сарын 29-нд яг анх одоо нөгөө шүүдрхэн гэдэг галбиржуулагч бүс болоод хөлбөмбөгч бүс хоёрыг гаргасан байна. За тэгээд өнөөдөр бол яг бүснүүд маань 1300 ширхгийг оруулж ирсэн. Тэгээд 1000 ширхэг нь бол дууссан байгаа. Тэгээд 300 ширхэг бол дандаа том сайзууд үлдсэн байгаа. Тэгээд дараагийнхаа захиалгыг бол хийцэн. Жижиг сайзуудыг одоо туранхай охтууд өөрсдөө бас илүү их анхаард юм байна гэж би харсан. Илүү гой сайхан байх тал дээр айгүй их одоо хичээл зүтгэл гаргадаг. За миний бодлоор жоохон махлаг эмэгтэйчүүд бас тэр хэл одоо нэг туранхай эмэгтэйчүүдээс арай тийм одоо өөртөө анхаарамж нь жоохон муу идэм болов гэж бодсон. Яг тэгэхээр угаасаа би тархан угаасаа одоо миний тарганыг зүгээр болохгүй гэж боддог юм шиг тийм. Би яагаад ч угаасаа туранхай одоо эднэр шиг болохгүй ч гэдэг юм уу. Тийм хандлага одоо жоохон бондгордоо эмэгтэйчүүдэд байдаг юм шиг надад санагдсан. Тэндээ ч нөгөө нэг яг жижиг сайзууд маань дуусаад 3-4 удаа захиалга хийгээд ингээ яваалаага. Өнөөдрийг ингээ харахад 1000 ширхэг зарагдсан байна. Тэгээд ямар ч байсан одоо 10 сарын сүүлээр бас дараагийнхаа дахиад нөгөө нэг бүснүүдээ авчирна. Яг ингээ бүсээ болчих гэхээр айгүй их нөгөө хүмүүс захиалгатай байгаа, захиалаад байгаа учраас бас мэдээж үр дүнгээ мэдэрсэн байгаа учраас захиалаад байгаа гэж бодож байна. Тэгээд яг хаа дараагийнхаа юмыг бол бодож ин судалж ин тэгээд юм хийхэд мэдээж хөрөнгө хэрэгтэй, дээрээс нь цаг хугацаа хэрэгтэй, дээрээс нь хүмүүст хэрэгтэй юм байх хэвээр. Тийм болохоор тэр болгонд айл болох ингээд судалгаа шинжилгээ хийгээд тэгээ эмэгтэйчүүдтэй илүү хандсан төлхөө арай би өөрөө эмэгтэй хүн юм чинь эмэгтэйчүүдэд илүүсээ ойлгоно мэдэрнэ гэдэг үүднээс бас тийм зүйл хийн гэсэн бодол надад бол байгаа. Мэдээж бүсгүүчүүдтэй хандсан маш олон зүйл хийхийг маш их хүсэж ин мөрөөдөж ин. Тэгээд тухайн цаг үедээ бас болох хаа гэж бодож байна. За баярлалаа шүүдрээ. Тэгээд үеийнхээ одоо бүсгүүчүүдийн төлөөлөл болсон тийм ээ. Тодорхой хэмжээний нийгэмд одоо үлгэр дуурайл үзүүлж яваа одоо сайхан бүсгүүтэй ярилцах миний хувьд бас их таатай, сайхан сонсох, сурах, мэдэх зүйл ихтэй өгөөжтэй ярилцлага боллоо. Тэгээ энэ өглөө бидэнд цаг заваа гаргаад одоо хүрээд ирсэнд баярлалаа. Баярлалаа. Танай телевизийн хамт олонд болон танай телевизийг үзэн суугаа бүх гайхалтай эмэгтэйчүүд бүсгүүчүүдтэй бас баярлаа гэж хэлмээр байна. Тийм, тэгээд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсээд бизнестэй одоо тэр хийх гэж байгаа зорилго нь үргэлж одоо бүтцтэй өөдөлж дивжиж байгаасай гэж одоо хүсмээр байна. За баярлаа. Жүжигчин цэнгэлтэй ч бас өндрөөс өндөр амжилт хүсье. Энэ ямар гоё нэгтрүүлэг вэ? За баярлалаа. Ингээд эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.